байцгаана уу хүүхдүүдээ. Өнөөдрийн иргэний ёс зүйн боловсрол хичээлээр гэр бүлийн харилцааг нандинах гэсэн сэдвийг хамтдаа судалж мэдцгээе. За гэр бүлийн харилцаа гэдэг нь гэр бүлийн гишүүд харилцаагаараа дамжуулан хайрлагдах, амар амгаланг мэдрэх сэтгэл зүйн хэрэгцээгээ хангад юм байна. Гэр бүлийн харилцаанд анхаарах зүйлс нь гэр бүлийн харилцаа бол хизээч үл тасрах гинжин холбоо. Гэр бүлийн харилцаа өрсөлдөөнгүй байх ёстой. Хэтэрхий амин хувийн хичээсэн өөрийгөө бодсон харилцаатай гэр бүлд бол аз жаргал байдгүй байх нь байна. Гэр бүлийн уур амьсгал, халуун дулаан, бие биедээ итгэсэн, ойлгосон, харилцсан, дэмжсэн байх ёстой юм байна. Хамгийн ариун нандин харилцаа байх ёстой. За хин нэгний мэдлэг чадвар, эд хөрөнгө, байр суурь одоо тэр чухал биш. Харин бие биенээ хайрлах ухаан, хүнлэг чанар хамгаас чухал юм а гэдэг. Гэр бүлийн гишүүдтэйгээ байнга хүнд итгэлтэй хандаж байгаараа хүүхдүүдээ. За нэгдмэл санаа зорилготой ирээдүйнхээ төлөө хамтдаа зүтгэдэг. Харилцан бие биеэ сонсож, хүнд итгэж, ярилцаж ойлгодог. За уучлах хамгийн гол чанар маань уучлах сэтгэлтэй байх ёстой. Уучлахгүй байснараа хүн өөрийгөө ч гэсэн аз жаргалгүй болгодог юм байна хүүхдүүдээ. Тэгэхээр харилцаанд ойлголцох, уучлах гэдэг бол маш том үүрэг хүлээдэг юм байна. За ингээд хэдүүлээ эрүүл гэр бүл, эрүүл бус гэр бүлийн энэ харьцааг дараах хүснэгтээс уншиж мэдцгээе. За уншаараа хүүхдүүдээ эрүүл бус гэр бүл нь эхнэр нөхөр байнга маргалдаж зөрөлддөг. Байнгын арх хэргэлдэг. За түүнээс нь болоод гэр бүл нь сэтгэл гутралтай, уур уцаартай, сэтгэл санаа докторгүй, дарамт, цөхрөл гутрал ихтэй гэр бүлийн эцэг эхийн үүрэг алдагдсан ийм байдал ажиглагддаг. Хариуцлага ухамсарлалтгүй, хувиа хичээсэн шинж бас ингэж ажиглагддаг байна. За тэгвэл эрүүл гэр бүл ямар байх вэ гэдгийг авч үзье. Гэр бүлийн гишүүд харилцан хүндлэлцдэг, хайр халамж сайн, хувь хүний мөн чанар төлөвшөлт хэвийн, итгэлтэй, аз жаргалтай, баяр хөөртэй байна. За гэр бүлийн гишүүд хоорондын харьцаа нээлттэй, айдасгүй байна. Хариуцлага хамтдаа үүрдэг. Ийм гэр бүл эрүүл байна. За гэр бүлийн эерэг сайхан харилцаа хамгийн их итгэл найдвар, урам, хүч тэнхэл зориг өгд юм байна хүүхдүүдээ. За гэр бүлийн үүргийг эдийн засгийн үүрэг нь болохоор гэр бүл үр хөвгтэй зөв өсгөхөд энэ бол маш чухал үүрэг байдаг байна. Аж ахуйн үүрэг нь гэрийн аж ахуйг хамтран хөтөлж явуулах нь гэр бүлдэх зөрчил ойлголцлыг одоо багасгадаг. За сэтгэл зүйн хувьд үр хөвгт нь эцэг эхтэйгээ оюун санаа сэтгэл зүйн хувьд нэгдэлтэй байхыг зөвлөдөг. За гэр бүл нийгмийн анхдагчийн үүрэг нь болохоор гэр бүлийн гишүүдийн нийгэмд бие авч явах харилцааны соёл, хариуцлага, эрх үүргийн хэм хэмжээгээр одоо тодорхойлох технэ. За өмнөх хичээлээр бид нэр эцэг эх хүүхдийн үүргийн тухай авч үзсэн байгаа тийм ээ. За үүнтэй бол холбоотой. За хүмүүжүүлэх үүрэг маань үр хүүхдээ эх оронч зөв боловсон зан суртахуунтай, соёлтой иргэн болгон хүмүүжүүлэх юм үүрэг. За гэр бүлийн харилцаан дээр монголчууд их гмийг бага болгож, багыг оргуу болгож хүлээн авч чаддаг. За хань ижилтэй анхаарал тавьж уучилдаг. Ууж сэтгэлийн тэнхээтэй байвал гэр бүл доктортой байж үр хүүхдээ өнчрүүлэхгүй аз жаргалтай сайхан амьдрахыг сургасаар иржээ. За ингээд бие биенийхээ бурууг харалгүй, ач эрдмийг нь харж чаддаг байх, буруу зүйлийг нь олж харвал уучлах сэтгэлтэй байх, хин нэгний сэтгэл тавгуутаж, буруу зүйлд автаж байгааг мэдэх юм бол түүнийг өөгшүүлж муудалцахгүй, хоёул тайвширсан үедээ сайн ярилцаж тэр алдаагаа засдаг байх хэрэгтэй байх нь. Ярилцахдаа үг яриаг нь эргээр хүлээн авч ухаалгаар ойлголцохыг хичээх. Энэ бол маш их давуу чанар байх нэ. За ер нь гэр бүлийн харилцаагаа нандинж байна гэдэг маань юуг одоо нандинаад байгаа юм бэ гэхээр гэр бүл удам судрынхаа нэрийг одоо маш өндөрт өргөж улс орныхоо өмнө хүлээсэн үүргээ биелүүлж байна гэж ойлгоно гэсэн үг. За өнөөдрийн хичээл маань энэ хүрээд өндөрлж байна. За хүүхдүүдээ захим хэрэглээгээ багасгаж гэмт хэрэгт өртгөхөөс өөрсдөө сэргийлээрэй. Гэр бүлээрээ халуун татан яриа өрнүүлээрэй. Мөн гадагшаа гарахдаа заавал амны хаалтаан зөөж хөвшөөрэй хүүхдүүдээ. Баярлалаа. Баяртай.